тийм нийтч бустай айгүй нийтч харцдаг байвал хүн дээрлүүлээд хаа хоор идэв шүү дээ. Дүү байлгүй яах вэ? Дээдлээ ингээ ах нар дээрлэлтэйгээ те. Тэгэл тэн дундаас тэгээд гаргалсан шүү дээ. Тэгээс ирэл. Нэг тийм хүнд асуудал гарч байгаагүй. Батлаа. Ер нь бол бэд шүү дээ. Тэгээ дээд ангийнхан нэргээд коллеж таах ороход айгүй 2 дахь ангийнхандаа дэрлэлээ. Гэхдээ зүгээр гайгүй нэг бодохгүй болцсон. Гарч байгаагүй. Гарч ирсэн. Гарч байгаагүй надад. Одоо манай сургуульд одоогоо хин натах вэ гэдээ үзэж байгаа тий. Яг тийм болж байгаа. Гэхдээ би тэрэнд нь орж байгаагүй. Ордог юм манайх. Манай 6 бие нь бол 90-тай бай гэл ерөөл тавьсаахгүй. Тэгээд өрөө тавьчих. Тэгээд бүгдээрээ оролцдог юм манай. Ерөөсө тохиолж байгаагүй. Тийм ер нь бол тохиолддог шин. Тиймэрхүү нэг нэлээд нэг 2 3 тохиолдсон. Ер нь орон сууцны нэтер байрны нэтрийн өмнөгийн хөвгчд нэлээд дээрлэх хөв тантай байдаг. Ямар ч альва хүнд бол тиймэрхүү нэг дээрлэх зодонд бол хүн бол эсэргүүц байх аргагүй шүү дээ. Эсэргүүц үзүүлэлт байсан л та. Тэгээд дээж аваа нэлээд хөндөлтөлтэй бэртэл авч ирсэн тэр үед. Хөндөлтөл авч яасан. Тэгээд тэр хөвгчд нэлээд сүйд болж ээж авчтай хэлцлээ. Зөндөл бол та. би ч юм цэргийн сургууль сурч ирсэн болохоор яг юу Telegram байдаг гэсэн. Тэгээд шавтарлаач гисэн тэгээд юм хэлэхгүй угаасаа цэргийн сургууль тийм байх. Одоо бол ер нь цаг үеийн бол гайгүй болсон гэж бодоод байдаг шүү дээ. Нэн бүгдээрээ нээлттэй болсон тий. Шүүх цагдаа гэж. Тэгэл болохгүй бол өргөлөөрөө төгчин тэгээд цааш гэж. Тэгэл юм хэлэхгүй одоо ингээ байгаад их юм бол нөгөө хүмүүс чинь даварна. Тэгээд тодорхой нэг арга хэмжээ авах хэрэгтэй. Ер нь хүмүүсээс юм ануухгүйгээр багш гэр бүлтэй ч юм уу тэгэл дайсан хөдөөж гисэн шууд хэлээл ер нь намаа ингээд байна тэгээд ийм асуудал байна гэж ер нь болж байгаа асуудлын донд ярилцж байж тэр юу асуудал шийдэгдэх болохоор ярилцсан л хамгийн зөв шийдвэр байх гэж бодож байна. Шууд уурлалцаад хэрэлдэх юм бол адилхан л хэрэлдэх боллоор дуугаа төвчээд өнгөрөхийг ганц хариудаа бодсон тэгэл хоёр талаас нь багштай л үзэн болохгүй л тэгэл ээж авдаг юм байна. Аавч тэгээд багштай эмээ юм уу аав ээжтэй хэлдэг хаяада ээж аав маань бити хоцсож өгөөл явах шид гэдэг ээж аав. Эмээд л очиад шууд сургуулийн захиргаанд хэлдэг байсан шүү дээ. Тэгэл цагиндаг байсан. Ээж аавдаа юм уу захирал хандна. Би бол эхнээлжинд бол эцэгтэйлэн тэгээд болохгүй бол багштай хэлж аваад тэр хүүхдийн явныг арга хэмждэг. Эцэг ихтэй хэлээд бас эцэггээ зааг зооч юм л гэсэн бас би их хэлдэг үү. Тэгээд зөвмөдөд өөр аргаа орсон тийм өөр тийм дээр өнөдөө хийсэн үг хэлдэг л дээ. Тэр байвал илүү сайн. Ер нь бол эцэг эхчүүд хүүхдүүдтэй аюу тулж ажиллахад л аюу сайн. Эмээ өдөр өссөн. Тэр зүгээр яг нэг гэр бүл байдаг шүү дээ. Нийс биш. Нэг амар асуудал яриад байдаг. Би бол эцэгтэй дотон байдаг. Тэгэл юу ч хамаагүй яриад найзуудтай бас юм ач яриад юм бол би юм болсон нэг юм болсон гэж өдрийнхаа болсон үйлдэлийг явтаа яриад тэгэл ер нь л ээж автаа найзч чигээ байдаг шүү дээ. Тийм ер нь бол хоёулын танилцсан. Гэхдээ ээжтэйгээ илүүгээр найз шиг тийм бүх юмаа ингээл шударга ярилцаал тэгэл хамт ээжтэйгээ асуудлаа зөвлөлцөөл тэгэл ээж зөвлөгөөгөл ярилцаал ер нь их татна. Ер нь бол айгүй татна байдаг гэрийнхэн тагаа. Ялангуяа ихтэй илүү татна байдаг. Найз нөхдөд хүрээний болсон асуудал явна ээж автаа илүү ярилцдаг. Багасаа хамтсан болоо тэгэл амар татна. Айгуу сайхан татна. Сайн татна. Нөө байдгаа. Илэн далангуу тийм юм болсон ингэсэн гэдэг би ер нь илэн далангуу ээж автаа ярьдаг.